За өнөөдрийн асинхрон хичээл уран зохиолын их зохиох. За хичээлийн зорилго бол уран зохиолын ихийг өөрийн уран хэмжээр хэрхэн яаж зохиох вэ? За ийм зорилгын өнөөдрийн хичээлээр хэлсэн. За уран зохиолын ихийн сэдв бас санаа гэж юу вэ гэдэг талаас ярьцгаая. За ихийн сэдвүүд бол зохиогчоос уг сэдвийг ихийг бичгээр сэдсэн санааг бид сэдв гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ихэд өгүүлэх тулгымцсан асуудал гэж. За тэгэхээр ихийн сэдв бол жинхэнэ нэрээр илэрнэ. За ихийн гол санаа гэдэг бол зохиолын төрсэн санааг гол үйл явдлаар дүрсэж гаргахыг ихийн гол санаа гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл сэдв бүтээх зөрчил санааг ихийн гол санаа гэж ойлгоно. За тэгвэл ихийн гол санаагаа бид ихэвчлэн үйлгээр илэрхийлэн бичдэг ихийн сэдвийг жинхэнэ нэрээр илэрхийлэн бичнэ. За уран зохиолын ихийн хувьд бол өгүүлэгдэхүүний бүтэц гэсэн ойлголт байдаг. За өөрөөр хэлбэл хүрэнс ихийн үйл явдал нь тодорхой оронд цагийн дараалал өрнөдөг бол энэ үйл явдлууд бас өөр хооронд бие биеэ ихтэн дагуулж байгаа энэ уялдаач чанарыг бол баримталдаг. За ихийн дараалал буюу өгүүлэгдэхүүн нь дараах байдлаар унтдаг гэж ойлгож байна. За тэгээд эхлэл, зангилаа, өрнөлт, хууль, тайлал, төгсгөл гэсэн. За ийм 6 дараалал ихийн агуулгын уялдаа холбоо байрлах нэ. За тэгэхээр уран зохиолын ихэд бол орчин гэж нэг зүйл яригддаг. Та бүхэн бас энийг заавал судлах хичээлийн агуулгаар ойлгосон ба. За ихийн орчин гэдэг бол уран зохиолын зохиол дотор байгаа үйл явдал болох газар, цаг хугацаа, нөхцөл байдлыг бол хэлдэг. За энэ нь бол баатруудын үйлдэл, яриаг тодорхойлж, цаамын зохиолын агуулга гол санаа хөгжүүлэх хамгийн чухал үр гүйцэтгэдэг гэж байна. За тэгэхээр зохиолын орчин гэдэг бол ерөнхийдөө цаг хугацаа, газар, орон, нөхцөл байдал дөрүүдийн харилцаа нэ. За тэгвэл орчин байгаа газар дүр байж таарна тийм ээ. За тэгэхээр уран зохиолын ихийн дүр гэдэг бол тухайн зохиолынхаа амин сүнс юм аа гэж ойлгож болно. За үүгээр урлагийн бусад төрлүүд болон шинжлэх ухаанаас ялгарч байдаг. За амин уран үгийн бүтээл төрлөлийн гол үр гүйцэтгэж байдаг гэж. Тэгэхээр урлагийн төрөл гэдэг бол мэдээж хүний бие тийм ээ сэтгэл үйлдэлээр бол илэрч байдаг. За уран зохиол нь бол үгийн урлагаар илэрхийлдэг маа гэж. За ингээд уран сайхны дүр бол нэг талаас зан чанар, ёс суртахуун, амьдралын хэв загварын нийтлэг төлөөлөл байдаг бол нөгөө талаасаа хизээж давтагдашгүй өөрмөц шинжийг агуулсан байдгаараа бусад урлагийн төрлүүдээс ялгаатай байх нэ. За уран зохиолын найруулгын онцлог бол амьдралын үннийг уран дүрээр илэрхийлэхийг зорддог бөгөөд хэлний мэдээллийн болон гоо зүйн үүрэг хосолсон байдгаараа онцлог. За уран зохиол бол дүр төрслийг үгээр гарган үзүүлэх зорилготой урлагийн нэгэн төрлөө гэж. За уран зохиолын найруулгад уран зохиолын бүхэл төрлөөр бичсэн болон зохиолчийн хүний найруулга ордно гэж. За үүний онцлог юу юм бэ гэхээр дүрслэх хэрэглүүрийг маш их хэрэглэнэ. Үгийн сангийн бүх үгийг баатрын дүрийг тодтогод хэрэглэдэг. Баймж чанар чухал нөлөөтэй уран яруу сонсголонтой үг хэллэгийг ашигладаг. За өгүүлэгчийн хэл баатрын хэл заавал байж идэг. За тансаг найруулга чухал байр эзэлтэй гэж ингэж байна. За тэгэхээр уран зохиолын найруулгын төрөл үгийн нурдаг юм аа гэж тийм ээ. За тэгэхээр эндээс бид нэр бусад найруулгын төрлүүдээс ялгаатай зүйл нь за дүрслэх уран яруу хэрэглүүрээд ашигладаг баймж чанарууд идэрч чадгаараа бусад найруулгын төрлөөс ялгаатай. За бусад урлагийн төрлөөс үгээр гэж бичдгээрээ ялгаатай гэдгийг сайдр ойлгох зүйтэй. За ингээд энэ хичээлээ үзээ дэвтэр дээрээ тэмдэглээд хичээлгээж онгоорой.